Fast fashion буюу хамгийн хурдан хугацаанд хамгийн их загваруудыг үйлдвэрлэдэг загварын салбарыг хэлдэг байгаа. Хүмүүс яагаад маш их худалдан авалт түүнээс хийдэм бол хамгийн сүүлийн үеийн загварын трендийг хулбарлаж хамгийн хурдан хугацаанд олон тоогоор үйлдвэрлэдэг нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байгаа мэт боловч хэрэглэгчид хэрэгцээгээ улам их болгохыг дэмжиж байдаг. Хувцас бүр чанаргүй материал ашиглан хийгддэг нь илүү хямдар хувцсыг бүтээж илүү хямдар зарах боломжийг олгож байдаг. Энэ нь богино хугацааны хувцсны хэрэглээг дэмжиж өгдөг бөгөөд энэхүү систем нь хувцсыг байн худалдан авах, богино хугацаанд хэрэглэхийг дэмждгээрээ цаагаараа маш хортой үр дүнд хүргэдэг байгаа. Жишээ нь усны бохирдол, агаарын бохирдол, мөн ажилчдын эрхийг хүндсэн маш олон асуудлуудад тулгардаг. Мөн хувцсыг хямд хийхин тулд мэдээж хямд зардал гаргана. Энэ нь хувцсны 60% нь синтетик материал эзэлдэг гэсэн тооцоо байдаг. Энэхүү синтетик материалтай хувцснуудыг угаах тоолонд микропластикууд ялгарч мөн арьсаар хүрэлцэн цуснд хүртэл шингэдэг байгаа. За тэгэхээр маш хямдар гаргахын тулд маш ихээр үйлдвэрлэж байж энэ боломжтой болдог. Ингэснээрээ шинэ болон хуучин хувцсны хаягдлууд маш ихээр бий болдог.